Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Хятад ард улсын Токио дахь элчин сайдын яамд нэгэн с жигтэн нэвтрхийг оролцсон байна. За үүнтэй холбоотойгоор хоёр улсын харилцаанд хурцнул байдал улам бүр нэмэгдэж байгаа юм. За энэ явдал мегмар гарагийн өглөө болсон. За Бээжин тухайн өдрийнхөө орой бол эсэргүүцлийн жагсаал үүнээс болж хийхэд хүрсэн байна. Бүгд найрамд Хятад ард улсын гадаад хэргийн яам тухайн одоо нэвтэрсэн с жигтэн цэргийн албан хаагч байсан гэдгийг нь мэдснийхаа дараа цэргийн албан хаагчийн одоо зүгээс бол дипломатчдыг хүнөө сүрдүүлсэн ийм мэдээлэл гаргасан гэдгийг хэлж байгаа. За хуулийг дагаж мөрдөх ёстой. Өөрийгөө хамгаалах хүчний гишүүнийг элчин сайдын яамны байранд нэвтэрсэн шижигтнээр баривчсан үнэхээр харамсалтай гэж Японы засгийн газрын дээд төлөөлөгч Миноро Кихара мэдгдсэн. Цагдаа нар юу болсныг нь тодруулахын тулд мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа. Элчин сайдын яамны аюулгүй байдлыг чангахад шаардлагатай арга хэмжээг авсан. Иймэрхүү хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд бид шаардлагатай алхмуудыг хийх болно гэж тэрээр мөн хэлсэн байна. Лав гарагт Бүгд найрамд Хятад ард улсын элчин сайдын яам Японыг с жигтний эсрэг хуулийн бүрэн хүчийг татахыг уриалсан. Бүгд найрамд Хятад ард улсын элчин сайдын яам Токиогийн цагдаа нартай хамтран ажиллаж байгаагаа нэмж дуулгасан байна. Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгчд France Press болон Associated Press агентлагуудад хэлэхдээ шижигтэнд 23 настай Японы өөрөө хамгаалах хүчний офицер байсан гэсэн ийм мэдээлэл очиж байгаа. За тэрээр барилгын хан руу авирч орон нутгийн цагаар өглөөний 9 цагийн орчимд бол баривчлагдсан гэсэн мэдээлэл төгж байгаа. Шижигтэн хууль сахиулах байгууллагт өчигдөө элчин сайттай уулзаж хатуу үг хэлэхгүй байхыг илэрхийлэхийг хүсэж байсан гэдгээ мэдгдсэн байна. За хэрв энэ хүсэлтийг нь хүлээн авахгүй бол би түүнийг нь өөрөөгөө алах замаар гинтийн бэлэг барихыг хүссэн гэж шижигтэн цагдаад мэдгдсэн гэдгийг Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа. Үндэсний телевизэнд энэ талаар хожим нь хэргийн газараас хутга олцсон талаар мөн мэдээлж байгаа юм. За харин Японы өөрийгөө хамгаалах хүчин тухайн шижигтэн цэргийн албан хаагчлахыг нь баталсан байна. За энэ үйл явдлын дараа Бүгд найрамд Хятад ард улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ли Жан Бээжин үүнд маш их зочирцсон Японы талд хүчтэй эсэргүүцлээ илэрхийлсэн гэж мэдгджээ. Тэрээр Токио уг хэргийг мөрдөн шалгаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын зэрэгцээ тухайн хүнийг шийтгэхийг шаардсан байна. Үүний зэрэгцээ Япон зохих арга хэмжээ авч элчин сайдын яамны аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэдгийг мэдгдэж байгаа. Энэхүү Японд дүрнж байгаа үйл явдал нь ерөнхий сайд Санай Такачигийн бодлоготой бас уялдаж байгаа юм. За ерөнхий сайд Санай Такачи өнгөрсөн 11-р сард Тайвань аралтай холбоотой дуулан шуугиан тарьсан ийм мэдгдлийг хийж байсан. За тэрээр энэхүү мэдгдэлтэй холбоотойгоор сүүлийн үед Хятад Японы харилцаа нэлээд муудсан байдалтай байгаа. За үүн дээр бол дайран дээр давс нэмж энэхүү одоо Японы элчин сайд Японд байгаа Бүгд найрамд Хятад ард улсын элчин сайдын яамд хаалтсан явдал нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэх байдлыг үүсгэж байгаа. За өнгөрсөн 10 дугаар сард ерөнхий сайд Санай Такачи сонгогдсон. За тэрээр консерватив үзэлтэй улс төрч гэж үзэгддэг. За түүний хувьд нэлээд одоо хатуу бодлого, гадаад бодлоготой баримталж байгаа. За ялангуяа Бүгд найрамд Хятад ард улсын талаар бол хатуу бодлого баримталдаг ийм улс төрч гэж олон нийтэд танигдсан. За тэрээр 11-р сард хэлэхдээ хэрвээ Бүгд найрамд Хятад ард улс Тайвань руу давтлах юм бол Японд цэргийн оролцуулнаа гэсэн ийм мэдээллийг хийсэн. За үүний дараагаас эхлээд хоёр талын харилцаа муудах шалтгаан болж байгаа. Бүгд найрамд Хятад ард улсын хувьд Тайвань арлыг өөрийнхөө нэг хэсэг гэж үздэг. За тус улсын хувьд нэг хятадын бодлого баримталдаг. За энэ бодлогынхаа хүрээнд бусад улсуудыг ч гэсэн нэг хятадын бодлогыг баримтлахыг уриасаар ирсэн. За харин Японы зүгээс за хэрвээ одоо тухайн арлыг Бүгд найрамд Хятад ард улс хүчээр нэгтгэсэн тохиолдолд Японд цэргийн хүчээ оруулах тухай мэдээлэл хийсэн явдал нь Бүгд найрамд Хятад ард улсын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэт байдалд халтсан хэрэг гэж үзэж ийхүү хоёр талын харилцаа муудах, за харилцан худалдааг хөндрүүлэх ийм асуудал нөхцөлийг үүсгэх шалтгаан болж байгаа юм. За сүүлийн үед Бүгд найрамд Хятад ард улсын зүгээс өөрийн одоо бодлогоо улам бүр чангатгаж байгаа. За ялангуяа Тайваны талаарх бодлого нь нэлээд чангарсан ийм байр суурьтай байгаа. За тухайлах юм бол тус одоо улсын зүгээс Тайваны чиглэлд байнгын одоо агаарын орон зай болон бусад одоо орон зайд нь халдах ийм бодлого баримталж байгаа нь Тайваны нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байгаа. За Тайвань арлын хувьд газар зүйн байршлал, геостратегийн байршлалынхаа хувьд их гүрнүүдийн анхаарлыг татдаг ийм байр суурьтай ийм арал байдаг. За тус арал нь Америкийн нэгдсэн улсын Номхон далайн командалтай
маш ойрхон байдаг учраас бүгд найрамд хятад ард улс үүнийг хяналтандаа оруулсан тохиолдолд Номхон далайд давмгаалах Америкийн нэгдсэн улсын Номхон далайн командлыг сүрэн зогсох боломжтой болж байгаа учраас бүс нутагта аюулгүй байдлын шинэ орчныг бий болгох ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа. За нөгөөтэйгүр Тайванд бол дэлхийн одоо чип үйлдвэрлэл буюу хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн томоохон хүчин чадал төлөвлөрдөг нь хятад улсын бас сонирхлыг татаж байгаа. За энэ хүчин чадлыг өөрийн гартаа оруулсан тохиолдолд бүгд найрамд хятад ард улс техник технологийн салбарт Америкийн нэгдсэн улс зэрэг бусад өрсөлдөгчөө даван гарах боломж нээгдэж байгаа учраас энэ арал бол ихээхэн сонирхол татгаа гэсэн ийм шинжээчдийн дүгнэлтүүд гараад байгаа.